Зэрэг уулзж байгаа баяртай өнөөлөгчтэй. 2026 Crossover League-ийн эмэгтэй тоглолтууд үргэлжилж байна. Бөмбөг нүрийн шавнаас тоглолтод оролцсон. За Виена өнгөрсөн удирдлагын аваргууд. Гэрэлтөө явж авсан. За талбайдаар авчихсан. Ариун зайгийн тоглоом дээр алдаа. Хоёр шиднэ. Виена United өмнөх удирдлагын аварга баг. За тэдний эсрэг Black Bears-с салсан тоглогчд нь Apex Unit гэдэг энэ удирдал шинээр орж ирж байгаа. За 1 номертой гэрэлтэй явал 13 номертой Ариун Зайнаар өмнөх Black Bears-ийн бүрэлдэхүүнд байсан. Аваргын төлөх цовралт 2 тгийн харьцаатай Виена United багт хожигдсон. За Виена United-ийн тоглоом дээр алдаа гарсан. За Виена United-ийн таргуун шидэгч байгаа 9 номертой Нанди Эрдэн өчигдөр шар адлигт тоглоод мөнгөн медаль авсан. За чөлөө шидэлт яг одоо Crossover League-ийн удирдлагын тоглолтын чөлөө шидэлтийн ард ихний шидэлтээ алдаа. За хоёр дахь шидэлтээ муу алдчихлаа. За ер нь торгуулийг таарах шидэлтэй шүү. Тоглолтын ихнээс. За Ариун Заяа Black Bears багт холбогчийн байрал дээр ер нь нэлээд давгүй тоглолцсон. Гэтэ энэ жил одоо шинэ багт ороод ирсэн. За давталгын алдаа. Гарч бөмбөг оруулсан. Урагшаа орон давталгаанд гаргаад өгсөн. Бөмбөгөө барьж авч чадсангүй. За Apex Unit-аас солилцоо ороод ирсэн. Задалсан. Нэг дахиад баранда Spear гэсэн одоо бөмбөг дассан. Apex Unit сайн хамгаас урагшаа гэхдээ дамжуулт нийцэн дээр очисонгүй урагшаа хурдан толгон гаргаад өгсөн нь дахиад цагиргаад авалчлаа. Самбраас Apex Unit заараас нь бөмбөг ямар гоё сэрхэн зогчвоо. Жамж руу өгөөд нэг дахиад баруун дайраад орсон илүү алхам болсон. Зэг нь Виена United-аас минутын амралт үзэхэллээ. Хоёр багийн тоглолтын тооны харьцаа 2 тэг санааны харьцаатай. Apex Unit-ийн илүүгээр эхний үеийн цаг дуусаад 3.9 секунд явах зөөлцсөн. За ингээд минутын амралтын дараа иргэд уулзцгаая. За минутын амралтын хугацаа дууссан. Минутын амралтаас гарч гэрэлтээ бөмбөг залаад явж байгаа. Өмнөх
Улиралд ер нь плей-офф, улирал пенальтын цувралуудад ер нь сайн тоглолтыг үзүүлсэн ч гэсэн хангалтгүй аврагын цомыг өргөхөд арай хангалтгүй байсан. За энэ улирал бас нийлээд бэлтгэлтэй орж ирсэн байгаа харагдаад байна. Гэрэл туяа. За гэрэл туяагийн хувьд бол бас нэг тийм яг шиддэг тоглогч бол бас биш. Ер нь тийм сул зайгаар катиж гүүх болон бөмбөгтэй хурдан давталгаанд ер нь шилжихтэй тиймэрдүү тоглолт нь ерөнхий сайн. За өөрөө бас тэр тоглолтоо маш сайн мэдрээ тоглолцдог. Яг энэ үед давталгааны секундаас шүнг оруулгалаа. За доош өгсөн дамжуулан таслагдсан. За Apex Unit тогийн давталгаан дээр алдаа гарсан. За эхний шидэл оновчгүй болсон. За хоёр тишэлээр оновчтой болсон. Багийн 3 дахь оноо. За хоёр багийн тоглолт эхний үе эхлээд 4 минутын хугацаа өнгөрсөн. Бина United хараахан оноо авч хэмжээг байсан. За бүгдэнд олж байна. За Бина United бол бөмбөгийн тоглолтод оролцуулна. Зэнэдэ Apex Unit хамгаалтын алдаа гаргаж байна. Дахиад 2 жилийн шидлийг Бина United баг тоглолт. За Бина United-ийн эхний шидэлт. Эхний шидэлд нь очих болсон. За гэрэлт яа. За аврагч ордон давталгаанд Бина United. Гэрэлт яагийн бөмбөгийн ямар гоё зэрэгэн зогч ба. Зөрөө дурагш ордон давталгаанд шилжсэн үед давталгаан дээр нь алдаа гаргачлаа. За ариун зээн сая бол алдаа гаргачлаа. За эхний шидэл оновчгүй болсон. Хоёр дахь шидэл. За хоёр дахь шидэл дахиад оновчгүй болсон. Ер нь Бина United-с тоглолт ихтэй 6 холын торгуулийн шидэл гүйцэтгсэн зургуулыг нь оновчгүй болголоо. За буруу залт гэж өмгөө оруулсан Apex Unit. Bina United. За сэнзэ шидэл ирсэн. Оновчгүй самраас 2 тулмжиг үүсгэж доор өгсөн. Ямар гоё дамжуулт вэ? Гэхдээ төгсгөл оновчгүй. Самраас 2 тулмжиг үүсгэсэн. За давтгааны секунд нэлээд унаад ирсэн. За бөмбөг давтчих гарсан. За хоёрын тоглолт ихний сүүлийн 57 секундын хугацаа авд гэрэлтвэгийн бөмбөг дахиад таслаад урагш дэшээ явсан давтгаа оновчгүй. За алдаа гарсан. За багийн алдаа дөрөвс дэш болж байгаа юм байна. 2 жилөө шилдэг гэрэлтв яг гүйцэтгэн.
За эхний шидэлт оновчгүй болж байна. За ер нь тоглолтын чөлөө шидэлтийг сайн шийдсэн баг л ерөнхий тоглолтын хожлыг авах нэлээд өндөр хөв байдаг. За Гэрэлтвигийн 2 дахь шидэлтээр оновчтой болсон. Багийн 4 дахь оног авсан. Оны харьцаа 4 дахь болоо өөрчлөгдсөн. Бена Юнайтед тоглолт ихсэн шиш 6 торгуулийн шидэл шийдсэн. Зургуулыг нь алдсан. Аасын цай шидэлтийн удаа ирсэн оновчгүй болж байна. Самраас ариун заяа аваад урагшаа савх гэсэн бөмбөг аалтанд орсон. Доошоо өгсөн 1 дохиод 2 дохиод 2 хамгаалчиг голоор дээш цацсан. Цаслан оновчгүй. За алдаа гарсан. Гэрэлтвигийн алдаа. За багийн алдаа дөрөвсөж болсон. Дахиад 2 торгуулийг гүйцэтгэн. Бенай. За эхний шидэлт ирсэн оновчтой болсон. За багийн анхны оноо. За ямар ч гэсэн оноо авч чадлаа. 2 дахь шидэлт. 2 дахь шидэлтээр нь цагирах дутаж байгаа харагдлаа. За Apex Unit. За Bena United бүтэн л байн шахалт хийсэн. Энэ удаа алдаа гаргасан. Ариун заяа 2 жилийн шидэлтийг үүсгэр боллоо. Ариун заяагийн 2 торгуулийн шидэлт эхний шидэлт ирсэн оновчгүй. Хоёр дахь шидэлтээр оновчтой болсон. Багийн 5 дахь оноо. За Bena United автлгаа. Бөмбөг таслагдсан урагшаа урдан давталгаанд Apex Unit ямар олоос явуулчваа. Гэхдээ орохт өгсөн. Самраас нэмсний бэлтэн дахиад оновчг болсон. Онооны харьцаа 5-1 гэсэн 4 оны зөрүүтэй. Apex Unit-ийн хэлбэр тоглолт ихнүү өндөрлөө. За ингээд шууд 2 дор үеихлэн. За ингээд 2 дор тавтараа иргэд болцъя. За тоглолтын 2 дугаар эхэлсэн. Apex Unit-ээс давталгаа ирсэн. Алдаа гарчжээ. За даваа дамжуулалт гаргаад өглөө уянга шидэлтэй алдсан. Apex Unit 6-1 ярцаатаа тоглолт үргэлжилж байгаа. Сүрсрөө дамжуулалт өглөө. Хөөргөд авталсан давталгаа амжилтгүй болсон.
BNI. Дэлгэр сүрэн. Хоёрын голоор явсан нэлээд боломж иччээ. За энэ минутын амралт хийгдсэн. За бөмбөг таслагдсан BNI. Уянгийн бөмбөгийг тэр дорн таслаад авах төглөө. За кроссоверлыг өнгөрсөн анх дугаар эмэгтэй улирлын MVP шүүдэд дундын зай шидэл гүйцэтгэх сайн амжилтгүй. Дэлгэр сүрэн дахиад хамгаалагч гаргасан дундын зай шидэлт амжилттай болсон. Багийн 3 дахь оноо 9-3. За болроо бүсийн дөрөнд өчөглөө. Зүүнслээ. Дэлгэр сүрэнгийн холын шидэлт амжилтгүй болсон. Уян 3-аас шидэлтэй алдсан. Эхлээд 2 шидэд энэ үед гарч ирсэн 2 шидэд хоёулангийн алдсан байна. Болроо. Ашхам хоёуланд отлогоор нь алдсан. Дэлгэр сүрэн 3-аас явуулсан шидэлт амжилтгүй болсон. Угаагаад гарлаа.
За алдаа үлээсэн. Дундын шидэлт амжилтгүй болсон. Нэлээд болгоомт. Сабиена Юнайтас тоглох амжилттай болсон. Багийн 5 дахь оноо 9-5. Бүсийн 8 секундын дөрөв зөрчигдсөн. 6 секунд. Бена Юнайтад тоглоход үлдлээ. 3. Дэлгэр сүрэн 3-аас. Дэлгэр сүрэнгийн шидэлт харин мөргс Apex Unit. За давтлахгүй үеэд олгосон ингээд 9-5 харьцаатай Apex Unit тэргүүлээ тоглолтын эхний хагас дуслаа. За шидэлт ирсэн амжилтгүй болсон. Тоглолтын 2 дугаараас ихсэн урагшаа урдан тоглоход арчлаа тоглох амжилттай болсон. Илүү болгоомт. Болроо. Эрдэнэтхэн. Баруун завчин дээр гаргаад өгсөн 3 онооны шидэлт даваа явчлаа. Самраас Бена Юнайтед авч чадсан. Дондоо шидэлт амжилттай.
3-аас явуулсан шийдэл амжилтгүй болсон. Хоёр алхаад давтуулсан давталгаа амжилтгүй болсон. Давталгааны самраас нэмсэн давталгаа амжилттай болсон. Арангуруу долоо. Эрдэнэ отхон 3-аас дутлаа. За дундын зам шидэлт амжилттай болсон 15-7. Apex юунит урагшаа өгсөн. Болороо шалдаад байсан. Нэг тоглох сул байсан. Тэр нь 2-1-аас онооны зөрүү 17-7 болоод 10 бол салах минут амралтыг BNI United-тоогоос тасгалжуулагч захиасан. За дамжуултыг гаргаад өгсөн. 3-аас явуулж байгаа шийдэлт амжилтгүй. BNI онооны зураг нэг оронтой дараа оруулах боломжтой шалдаад айсан дамжуулалт. Давталгаа амжилттай болсон. Болроогийн давталгаа дутлаа. Алта. Гурван шидэлт амжилтгүй болсон. Бомбог тонда. Арунлаараа 5 онооны зөрүү. Минут 25 секунд. Тоглолтын 3 дугаар дуусаад үлдсэн. Уянга доош нэг тоглолт суларчлаа. Шах нөгсөн хамгаалалт алдаа боллоо. Минутын амралт. BNI United гасан.
За завсралын хугацаа дууссан. Урагшаа давталгаанд Apex гараад ирсэн давталгаа алдаа гарчаа. 2 шүтнэ. Ямарсан 5 болтол ойртсон байсан онооны зэрэг буцаагаад холдуулах боломж гарч ирлээ. 3 дугаарын цаг дуусгаад минут 15 секунд. Сахны шидэлт амжилттай болсон. Хоёр дахь шидэлт амжилт ба. За BNI бүр 3 тоглогч солилж байгаа харагдаж байна. Гол даваа зүүндээ өгсөн шидэлтэн дутлаа. Уянгийн шидэлтүүд болохгүй байна. Тимдэж тэдний 6 оноогоор дутуу яваад байна. Apex unit гэрэл туяа. Уянг бөмбөг таслаад авах эхлүүлсэн. Урд нь 2 тоглож байгаа. Дэлгэр сүрэн байсан алдаа гарчаа. Алдаа. Хөөргсөн давталгаа амжилттай. 18-12. За 14 байсан юм өнөөдөр үзэгчдээ 4 онооны зөрүү. Ариун заяа. Ариун заяа араараа өгсөн дамжуулалт нь ойлголцсонгүй орондоо бөмбөг хажуугаар гарлаа 8 секунд. Будагтаараа дараад орсон. Бөмбөгөө таслуулаа шидэж амтсан шидэлт дутлаа. Ингээд 2-ыг тоглон 3 дугаар 18-14 Apex unit-ийн 4 онооны зэрэгүүлэлтэд дуслаа. Зажиг шугнаас BNI unit бөмбөг тоглолтод оролцсоноор тоглолтын 4-р үе эхэлсэн. 18-14 эхний 3 үеийн байдлаар Apex unit тэргүүлээд дуусгасан байгаа. Гурваа шидсэн шидэлт амжилттай боллоо. Уянг. Гурваас шидэлт амжилт ба.
Apex өнөө зурагшаа давталгаанд гаргаад өгсөн болроо хараа хүрч чадсангүй. Дундаа шидэлтэй амжилтгүй болсон. Сарин зайгаалтаа. Дундын шидэлт амжилтгүй болсон. 21-14 7 онооны зур байгаа. Пас өгсөн. Бусааж гарч ирэн бүг авлаа. Доош өгсөн амжилтанд таслагдсан. Болроо дундаас шидэлт амжилттай болсон. За бөмбөг нарны их гой тасалчлаа. 3-аас шидэлт нь ундгүй. 9 онооны зуруу. Марлагыг автлах амжилтгүй болсон. Солиолох хэмтээсэн байна. Тоглолтын цаг дуусаад 3 минут 27 секунд. Доош өгсөн ой сударсан 2 оноо авлаа. Зүүндээ гаргадсан буцаага гаалт Эрдэнэ атга авлаа. Санааны зураг бүр 13 болгоос алгасан Apex. Хоёр минут 10 секунд тоглолтын цаг дуусаад үлдсэн байна. Алдаа үлээсэн. Саруны оноо дараа санаанд хэрэгтэй байгаа гэдэг энэ удаа шийдэлд орох дунд өглөө ихтэй цагт уунсангүй
Алдаа. Дундаа шийдэл хөдөн дээрээс ойлоо. Алдаа гарчаа. Гурван анан шийдэл амжилттай болсон. Садаш өгсөн болроо. За энэ нанд эрдэнэр алдаа гарсан юм байна. Минутын амралт. За засварлын хугацаа дууссан. 11 онооны дөрөв тоглолтын цаг дуусаж минут 3 секунд. PNA United хамгийн хажуугаас тоглолтод оролцууллаа. 2 алгаад хөөргсөн тоглолт амжилттай болсон. Бомб дундаа. Доош өгсөн илүү пас. Зөрөөд орсон хамгаалт нартай 2 дугаар хонжоор дэш явсан алдаа салгасан. Тоглолтын цаг дуусаад 37 секунд. Эхний шидэлт амжилттай. За энэ минутын амралтыг Apex Unit-угаас багийн цэцэлжуулагч олон улсын хэмжээний мастер Батулдын дархан төгсөх аллаа.
За энэ давталгааны алдаа гарсан. Бөмбөг PNI руу шилжлээ. Өөргөө давталсан амжилтгүй болсон. Apex Unit. Гэрэлт уяагийн бөмбөгийг уянга тасалсан. Тогтоо доош өгсөн. Дамжуултгаа дундын зай шидэлт дамжуултгүй болсон. За тэ самар төвцгүүдээ алдаа гаргацсан. Уян урд галтай 16 секунд. 9 онооны зүр байгаа шүү дээ. Гэрэлт уяагийн бөмбөгийг тасалсан. Уянга шууд 3-аас явуулсан. Шидэлтээ алдсан. Одоо бол алдаа гаргах шаардлага байхгүй. Бөмбөг таслагдсан. Заврагшаа өгөөд дамжуулт таслагдаад ингээд 27-18 харьцаатай Apex Unit хожид байгууллаа.